Үндсэндээ бол үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарч 2025 оны 10 сарын 22-ны өдрийн дүгнэлт гарсан. Мэдээж улсын хурал хууль дэдлэх гэдэг утгаараа бол энэ дүгнэлтийг бол хүлээж авч байгаа. Энийг бол бүгдээрээ бол мэдж байгаа. Тэгээ би энэ дүгнэлтийн өглөөс хойш бид нэгэн зүйл маргалаа шүү дээ. Энэ дүгнэлт гарсантай холбогдуулаад өнөөдрийн чуулганыг бид нар бас арай ондоогоор хурлах ёстой гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл 10 сарын 17-ны өдрийн чуулганы хуралдаан эрсдэлтэй юу үгүй юу? За тэр хуралдаанаар хэлэгдсэн бидний асуудлууд, төсөвтэй холбоотой асуудлууд, төсөв хүрээний мэдээг дэлгэх үзүүлэлт чинь үндсэндээ бол хүчингүй болоод байна шүү дээ. Тэгэхээр бид цаашдаа үндсэн хуулиа бол зөрчихгүй тулд энэ дүгнэлтийг хүлээж авахын тулд энэ хуралдааныг бол төр завсарлуулах шаардлагатай байна л гэж үзэж байгаа. Энэ би дүгнэлтийг та бүхэнд уншаад танилцуулах юм. Энэ хамгийн сүүлийн хуудсанд 36 дугаар хуудсан дээр үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт хууль, зарлиг, улсын хурал, ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн засгийн газрын шийдвэр, Монгол улсын олон улсын гэрээ үндсэн хуульд нийцээгүй гэж үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж шийдвэр хүчингүй болно гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтэй гэсэн байна. Хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ юу хийж юм гэхээр цэц бол тогтоол гаргаагүй дүгнэлт гаргацсан. Дээрээс нь өнөөдрийн энэ гаргасан тогтоолууд хүчингүй болно гэдгийг улсын хурал өөрсдөө шийдвэрлэе гэсэн ийм утга агуулж байгаа юм дээр. Өөрөөр хэлбэл хүчингүй болно гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатай гэж байгаа шүү. Улсын хурал энийг хэрэгжүүлэх шаардлагатай. 1. Хоёрдугаар түрүүн бүжээ дарга бас хэлсэн хурлаа эхлэхэд 17-ны өдрийн хуралдааны эрц маргаантай байгаа. Өөрөөр хэлбэл 17-нд хэлэлцсэн бүх асуудлууд маргаантай болж байгаа. За дээрэс нь эрцтэй холбоотой асуудал цэц нэг зүйлийг гаргаад тавьчих шиг боллоо. Идэвхтэй үйлдэл, идэвхгүй үйлдэл гэсэн нэг зүйлийг гаргаад тавьчихлаа. Өнөөдөр яг энэ эрцтэй холбоотой өнөөдөр яг идэвхтэй нэм үү, идэвхгүй нэм үү гэдэг асуудал бий болчихлоо. Энэ мэтлэн нэлээд маргаантай зүйлүүдийг өөрөөр хэлбэл бид нар дээгийнхэн хуулинд цэцэд нэгэнт гарсан шийдвэр байгаа бол энэ шийдвэрийг хэдүүлээ хэрэгжүүлээд дээгийнхэн хуулинд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаад улсын хурал цаашаага зөв зүйтэй өөрөөр хэлбэл дахин хууль зөрчихгүй байх ийм нөхцөлийг бид нар бий болгох шаардлагатай. Нарийн яриул бүжээ даргын өнөөдрийн хэд хэдэн дэг зөрчилөө улсын хурлын дэгийн тухай хуулийн хуралдааны тов дараалал тогтоох баримтлах журмын өөрөөр хэлбэл дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн хэд хэдэн заалтыг өнөөдөр бүжээ дарга маань зөрчилөө. Бүрдэж дарга зөрчилөө. 1. Хоёрдугаарт энтэй холбоотой магадгүй цэцэд өгөх асуудлууд цаана чи яригдж байгаа. Түрүүн бүжээ дарга өөрөө хэлсэн шүү дээ. Энэ асуудлуудыг хойшлуулвал яасан бэ гэсэн гормын санал гаргасан мэдхгүй яагаад болчих гормын саналыг хүлээлгүүдээ буцаад тагаад цаашаа явчихж байгаа. Тэгэхээр бүжээд бүрдэж дарга бол үндсэндээ бас дэг зөрчөөд байгаа гэдгийг бол мэдж байна. Өнөөдөр энэ хуралдааныг бүрдэж дарга удирдах эрх зүйн орчин бүрдээгүй. Тогтоол байхгүй. Энэ тогтоол булган туяа дарга дээр байж байгаа. Тэгэхээр энийг бид нар засаа цаашаа явах хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл бүрдэж дарга дахин булган туяа дарга шиг